Тэгэхээр эм шоргоолж нь ерөөсөө эр шоргоолжны бүх одоо байгаа бүх зүйлийг нь спермийн банкыг болон уутыг тэр чигээр нь хогс орчдөг. Ингээд хогс оруулчихаар одоо эр шоргоолт цаашдаа тэр зам дайчин буюу бусад одоо ажилчин шоргоолсноосоо том биетэй бяртай цоглог хөөрхөнтэй нисдэг барьдаг байсан шоргоолж маань юу нисэх нь байтугай бар алхаж чадахгүй болох хэмжээний одоо тэнхээгүй болоод тэнд гултаагаа сулбаагаа твтчихийдэг. За ингээд хатан шоргоолж бол анхны баваа орсон цагаас хойш ерөөсөө далавччгүй болно. За тэгээ шууд айлын авгаа маягийн тийм стил рүү бол орно. За тэгээд хідэн олон эр байн төдий чиний бүгдийг нь хоослоод тийшээ чулуудаа тавьчихна. За тэгээд хатан шоргоолж өөрөө үүрлэг угууг орчин. За ингээд баваа шаваа өнгөрсний дараа маргааш нөгөөдөр ингээ гараад эргээ харахад бол өчигдөр хамаг спермээс оруулсан эр дайчин шоргоолсод бүгд алид ямаа алдсан юм хүнэгтэй түүх байдаг. Тэгэхээр одоо анхны сексийн төлөө өөртөөгөө бүх зүйлээ шавхаад